Хүү шээж чаа. Сүрийн парламент 2020 онд төлөвлөгээ. Хүү цугийн үе. Яах юм бэ? Сайн байцгаана уу? Намайг Төгөлдөр гэдэг. Би Дархуул аймгийн 9-р сургуулийн 11-р ангийн сурагч байна. Та нар сургуулийн орчиндөө хүндний ус ариун цэврийн байгууламжийн хүртээмжийн стандартын талаар мэдэх үү? Мэдгүй бол би хэлээд өгье. Сургуулийн орчинд байгаа хүндний усны чанар болон ариун цэврийн байгууламжийн нөхцөл нь сурагчдын эрүүл мэнд амьдралын чанарт шууд нөлөөлдөг. Ус бол амьдралыг хундрах, тиймээс сургуулийн хүндний усыг стандартын шаардлага хангасан баталгаатай их усүрээс авдаг байх нь чухал. Мөн ариун цэврийн байгууламж нь зөвхөн хэрэгцээг хангах биш, хүүхдэд аюулгүй тав тухтай орчинд байх ёстой. Гэрэлтүүлэх агааржуулалт цэвэрлэгээ хариуцлагын чанар гар угаах нөхцөл бүрэн байвал бид өвчлөхөөс эргэлж чадна шүү дээ. Харамсалтай нь зарим сургуулиудад усны цорго нэвтрэх явгаалгын өрөөндөө савнгүй, ариун цэврийн цасгүй байх нь энүүхэнд бүр цаашлаа толгүй, цоожгүй, бүр хаалгагүй байх хүртэл тохиолдол байдаг. Энэ бүх сурагчдын тав тух эрүүл авахд муугар нөлөөлөх нь тодорхой биш гэж юу? Тиймээс бид бүгд хамтдаа энэ асуудал анхаарал хандуулж сургуулийн орчныг илүү цэвэр, илүү аюулгүй болгохын төлөө ажиллах ёстой. Та бүхэнд ариун цэврийн байгууламж болон үндэсний усны хүртээмжтэй байдлын талаар хангалттай мэдээлэл хүргэсэн гэж бодож байна.